Дараагийн мэдээ сургалтуудаа танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Батцаамдан Болд нар өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401-р хаалттай хорих анги нэгдсэн эмнэлэгт ажиллаж албаны хүмүүс болон зориг агсны яам насыг хөнөөсөн эрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Чимгээ Содом Даржаа нартай уулзсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401-р хаалттай хорих анги нэгдсэн эмнэлэгт дэмжлүүлж байгаа Чимгээ Содом Даржаа нарын биеийн байдал өмнөхтэйгээ харьцуулахад харьцангуй гайгүй байгаач Төв аймагт болсон шүүх хурлын шийдвэрт гомдолтой байгаагаа улсын их хурлын гишүүдэд хэлжээ. Өнгөрсөн 8 дугаар сарын 12-наас 19-ний хооронд 6 хоног үргэлжилсэн уг шүүх хурлын шийдвэрээр эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон хушууч генерал Хурц тэргүүтээ 9 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байлзаатанд буцаасан. Хурлын шийдвэр гарснаас хойш хуулийн хугацаанд Монгол Улсын прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Давзаалах шатны шүүхийн шийдвэр удахгүй гарах ёстой. Энэ шийдвэрээр хэргийг анхан шатны шүүх рүү хилцүүлэхт буцаах эсвэл прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй байх шийдвэр гарах магадaltaй гэдгийг төр хорооны дарга Батцаамдан хэллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ эрүүдэн шүүсэн этгээдүүд бол цаг хожих гэж хугацаа хожих тоглоом тоглож байгааг төр хорооны гишүүд бол анхааралтай ажиглаж байгаа. Эсэргүүцлийг хүлээж авах хэсэг асуудал 30 хоногийн дотор шийдэгдэх ёстой. 29 хоног дээр нь гомдол гарах замаар тоглоом тоглодог. Цаг хождог ийм дуршлаг практик бий. Манай мафийнхны хийдэг дуршлаг практик бий. Тэгэхээр төр хорооны гишүүд энэ асуудал дээр онцгой анхаарч хэлмэгдэж хоригдож байгаа Содом Даржаа Чимгээ нарын эрхийг хамгаалах тал дээр бид нар өөрсдийн зүгээс хийж чадах Монгол Улсын хуулийн хүрээнд эрүүл шүүлтийн эсрэг конвенцийн хүрээнд хийж чадах бүх арга хэмжээг авнаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Бас нэлээд ачаал бүгдтэй болоо нэлээд итгэл найдвар өгсөн байх. Үнэхээр гим зэмгүй гэдэгтээ бол хинч эргэлзэхгүй байгаа. Гэхдээ бол эдний хувьд бол нөхцөл байдал бол хүнд байгаа. Энд хонж байгаа нэг хоног ч гэсэн үнэхээр эдний хувьд бол үнэхээр маш том эрх зөрчигдсөн. Арга ээж аав өөр хүүхдүүд нь зов тарчилсан энэ он цаг өдөр үргэлжлэж байгаад үнэхээр хамсаж байна. Тэгээ үүнийг зогсоохын төлөө төр хороо шаардлагатай бүх алхмыг хийх хэрэгтэй. Гэхдээ энэ хүмүүс бол үнэхээр аимшигтай хэргийн золиос болж байгаа учраас энэ хүмүүсийн амь нас гэдэг нь маш чухал. Одоо ингээд энэ имлэгээс гаргаад эргээд тэр хорих ангид бол очиж болохгүй. Яг гэвэл тэнд бол үнэхээр удирдлагуудаас эхсүүлээд ямар айхтар дарамтууд тийм ээ ямар амар эрүүл шүүлтүүд үргэлжилж ирснийг одоо олон нотлохоонууд бол байна. Тэгэхээр энэ бүгдийг бид цааш нь мөрдөж шалгуулж эцсийн дүгнэлтийг гаргуулж холбогдох хүмүүст нь бол хуулийн хариуцлага хүлээх алхмыг бол тууштай хийх болно. Мөнх гал бархас байд баяра за нөгөө Бямбжав гээд мөрдөн байцаагч нарын хууль бус үйлдэлүүдийн тухай олон мэдээлүүд бидэнд ирж байна. Эрүүл шүүлттэй холбоотой. За итгэл гэдэг нөхөр байгаа. Шоронгийн хоригдол итгэлийг оруулж Содом Даржийн хавиргыг хуг зогтлон зодуулсан байгаа. Мөн одоо Амгаланбаатар мөн одоо шүүхийн шийдвэрийн ажилтныг бас оруулсан гээд үүнтэй холбоотой олон мэдээлүүдийг бид авлаа. За зарим мэдээлүүдийг бол мөрдөн байцаалтын мөрдөн шалгах ажиллагааны нуустай холбоотой учраас бид бол ил хэлэх боломжгүй. За ил хэлэх боломжтой. Улсын болон үндэсний эрх ашигт гарчлахгүй мэдээлүүдийг олон түмэндээ үргэлж мэдээлж хэлэх болно. Олон мэдээлүүдийг бид нэгтлэн шалгана. Удахгүй бид өмгөөлөгч нартай бас уулзах гэж байна. Гэр бүлийн хүмүүстэй нь уулзна. Улсын их хурлын даргын захирамжаар доктороор байгуулагдсан төр хороо 7 хоног болгон эрүүл шүүлттэй холбоотой Монгол Улсын иргэн Содом Даржаа Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэлсээр хэрэг тулгасан энэ асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллагаагаа явуулж байна тий. Уулзалтын үеэр Төв аймагт хорих хугацаанд өрөөнд нь номон завсар притик авчуулаад оруулж байсан. За мөн өрөөнд нь одоо хятад будаг тавьж байсан тухай Содом Даржаа гишүүдэд ярьсан байна. Энэ нь амь насаа хорлох боломж зориудаар олгосон байж болзошгүй тул шалгуулна гэдгийг гишүүд хэлсэн юм.